Өндөр онд улсын хурлд сонгогдоод намар нь болохоор энэ мега төслүүдийн талаар бол ингээд бүстэй танилцуулга хийж явж байсан. Тэгээд эдийн засгийн хувьд ашигтай энэ газрын тосны үйлдвэр баруун бүсийг одоо цахилгаанаар бүрэн анх боломжтой Эрдэнэ нүүрэнгийн усан цахилгаан станцын төсөл гэдэг. Гэхдээ яг ингээд тухайн жилийнхээ төсвүүдээр хөрөнгө оруулалт дээр тавьж чаддгүй нэг ийм асуудал байгаа гэсэн. Тийм учраас бол энэ гадаад жилийн ашиглалтыг дэмжих тухай одоо өмнөх төслийг өргөн барихад бол би өөрөө дэмжиж бол гар үсэг зурсан. Одоо сая засгийн газраас орж иж байгаа ч гэсэн дэмжиж байгаа. Монгол улс одоо жилдээ 2 тэрбум долларыг бол одоо энэ бензин шатахуун зарцуулж байна. Эннийхээ дорож нэг 50% нь өөрсдөө дотоодоос үйлдвэрлэдэг болох нь бол үнэхээр стратегийн хувьд бол чухал байгаад байгаа. Харамсалтай нь бол яг энэ төсөл маань одоо 2017 оноос хойш явсан. Одоо 9 дэх жил рүү орж байна. Энийг бол одоо цаг хугацаанд нь дуусгах нь бол үнэхээр хэрэгтэй байна. Жил ирэх тусам бол үн ханш нэмэгдэж байна. Тийм учраас бол одоо энэ төслийг бол дэмжиж байгаа. За дээрэс нь болохоор энэ газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороход бол энэ түүхийн эдийн асуудал үүсдэг. Тэгэхээр энэ газрын тосны хангамжийг нэмэгдүүлэх тал дээр бол нэлээд ажиллах шаардлагатай байгаа. Тийм ч учраас бол одоо зүүн бус болон одоо говийн бүсийн гишүүдтэйгээ хамтраад энэ газрын тосны тухай хуулийг бол одоо өргөн бариад байгаа. За тэгэхээр уул орхон сайдаас асуух гэдэг асуудал маань юу вэ гэхээр одоо Дорнот аймгийн одоо Матад сумаас Петрол чанагийн газрын тосны хоолой явж байгаа тийм ээ. За энэ хоолойн ажлын одоо бүтээн байгуулалтын ажил маань бол нэлээд эрчимтэй явж байна гэж харж байгаа. За тэгэхээр үйлдвэр ашиглалтанд орсноороо энэ манай энэ газрын тосны хоолойг дамжуулж байгаа энэ ажил чинь өөрөө одоо нийт өртгийн хэдэн хувийг эзлэхээр байгаа юм бэ? Энэ одоо яг зүгээр хоолойг тэг дамжуулсныг одоо гол ач холбогдол нь юунд байсан бэ гэдэг дээр нэг хариулт авъя. За ажлын хэсэг хариулъя. Энэ дөрийн 3 дугаар микрофон. За зүйлтөр эрдэс бодлогын яамны газрын тосны бодлогын газрын дарга ашиглалаа. За дэлхийд газрын тосыг тээвэрлэх 4 арга зам байна. Усаар, автомашинаар, төмөр замаар, за дамжуулах хоолойгоор. Эдгээр нь хоорондоо ялгаж байгаа гол зүйл бол тээврийн зардал аль нь хямдхан бэ гэдэг. Хамгийн хямд зардалтай нь бол усан тээврээр тээвэрлэх зардал. 1 тонн бүтээгдэхүүнийг 100 км тээвэрлэхэд 0.1 цент $1 тээврийн зардал гарч байгаа бол төмөр замаар тээвэрлэхэд 100 км тутамд нэг 10 орчим $10 зардал гарч байна. За дамжуулах хоол бол үүнээс 2 дахин бага зардлаар тээвэрлж байгаа. За Матад сумаас Дорноговын алтан ширээ рүү хүрэхэд 1 тонн бүтээгдэхүүнийг 15 орчим $10-оор тээвэрлэх зардлын тооцоо гарсан учраас дамжуулах хоолойн тээвэрлэлтийг сонгосон гэж ойлгосон. За Соронзон боловчрын тодруулъя. Энэ гадаад зээлийн ашиглалт дээр өмнөх юм дээр бол яг сэлбэдэд төв байсан. Тэгээ би ойлгохдоо бол одоо сэлбэдэд төвийн одоо зээлийг бондыг босгохдоо сэлбэдэд төвд одоо төслийг хэрэгжүүлнэ гэдэг одоо Монгол улс нийслэл зээл авцсан. Тэгээд мөнгө нь ороод ирсэн байгаад байдаг. Нөгөө зээлээ зориултын дагуу ашиглаж чаддгүй нэг ийм асуудал байгаа юм билээ. Тийм учраас бол одоо энэ асуудлыг бол одоо шийдэх тал дээр нь бас нэлээд сайн анхаарах хэрэгтэй байна л гэж бодож байгаа. Нөгөө талдаа энэ Монгол улсын өөрийнх нь нэр хүндийн асуудал шүү дээ тийм. Ийм зориултаар зээл бонд босгож ашиглана гэчихэд тэрийг ашиглаж чаддгүй, хэрэгжүүлж чаддгүй нэг ийм байдал байгаад байгаа нь бас учир дутагдaltaй байгаа. Тийм учраас шат шатны байгууллагууд бол энэ дээр анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байгаа. За үг хэлчлээ. За мөнгөч